Хүний махан би могоотой адил Үний мөн чанар нь хүний амийг хорлох явдал Махан би хүснээ бүрэн авах үед Чи амиа алддаг Махан би бол сатаных Энэ нь дотроо үргэлж хэрэгс хитэрсэн хүслийг агуулдаг Энэ нь үргэлж өөрийгөө л бодож үргэлж ямар хялбарыг хүсэж Тав тухад ташуурхийг эрмэлзэж Юунд ч ярч сандралгүй Дэмний зүгээр суудаг Тодорхой хэмжээнд махан биеийг хангавал Энэ нийцэстэй чамайг залгина Энэ нийцэстэй чамайг залгина Бурхны өмнө амийг олж авч чадах эсэх Эцсийн төгсгөл чинь ямар байх нь Махан биеэ сурахыг хэрэгжүүлдгээс чинь хамаарна Бурхан чамайг аварч чамайг сонгож заяа төргийг чинь тогтоосон атал Өнөөдөр чи түүнийг сэтгэл хангалуун байлгаж Үннийг хэрэгжүүлж жинхнээсээ Бурханыг хайрладаг зүрэг сэтгэлээр махан биесээ Урухыг хүсдэггүй бол Эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж улмаар асар их Шаналыг тулах болно Хэрвээ чи махан биеийг үргэлж Өгшүүлдэг бол сатан чамайг ажмаар залгиж Чамайг амгүй эсвэл сүнсээр хөдөлгөгдөггүй болгож Нэг л өдөр дотор чинь бүр мөсөн харанхуй болно Харанхуйд амьдрах үедээ чи сатанд онцлогдож Чи сатанд онцлогдож Зүрх сэтгэлдээ цаашид бурхангүй болно Тэр үед чи Бурхны оршихуйг үгүйсгэж Түүнийг орхин явна Тиймээс хэрвээ хүмүүс Бурхныг хайрлахыг хүсдэг бол Шаналгаад төлөөсдөлж Зовлон бэрхшээл туулах ёстой Зовлон бэрхшээл туулах ёстой Адна урам зоригтой бэрхшээл зовлонтой байж Илүү ихийг уншиж илүү ихгүй хэрэггүй Үүний орнод хэрэгс хитэрсэн бодол Хувийн ашиг сонирхол өөрийн төдөлгөө Үндэс санаархал гэх мэт дотроо байдаг зүйлийг хойш тавь